Хөдөлгөөн давтаа морилно. Энэ хэсэгт мөнгөний бодлогын шийдвэр болон Төв банкны тухай хууль, банкны тухай хууль зэрэг сэдвээр Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даават хэлсэн ярилцлагыг хүргэж байна. Энд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. За Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт бас бодлогын үгээ бооруулах шийдвэрийг гаргасан байгаа. Ерөнхийдөө бол макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан байна гэсэн дүгнэлтийг хийгээд бол ийм шийдвэрт хүрлээ гэж ойлгож байна. Яг наривчлаад бас бид мэдээлэхгүй юу? За би та бүхэнд мөнгөний бодлогын зөвлөл дээр яг ямар асуудлуудыг хэлцэж үзээд ямар дүгнэлт гаргаад бодлогын үг бууруулах гэдгийг товч мэдээлэл өгье. За бодлогын үг 12%-аас 11% болгож бууруулсан. За энэ дээр нэгдүгээр хамгийн түрүүнд харгал зүй үтсэн хүчин зүйл бол инфляц, түүний цаашдын хандлага. За инфляц та бүхэн мэдж байгаа 11 сарын байдлаар 7.6%-тай Улаанбаатар хотын хэмжээнд оны эхнээс 6.8%-тай байгаа. За энэ инфляцийг бол энэ 12 сарын эцэст бид нэг 7.56 орчим хувьтай бол энэ оныг давна гэж хүлээж байгаа. За эх жилийн инфляцийн түвшин бол бидний зорилт түвшнээс бол бас давхгүй нэг 7.5 орчим хувьтай байна гэсэн тийм төсөөлт байна. За 19 онд бол нэг 7 орчим хувь бол бууж ирнэ гэсэн ийм төсөөлтөөр бол бодлогын шийдвэр гаргах асуудлыг авч үзсэн. За хоёрдугаарт нь бол эдийн засгийн идэвхжил хэрхэн яаж явж гэнэ гэдгийг бол нэлээд хэлэлцсэн. За эдийн засгийн идэвхжлийг бол яг нэлээд идэвхжил нэмэгдсэн гэдэг дээр бол санал нэгдсэн. За тухайлах юм бол өнгөрсөн оны эхний 3 улирлын байдлаар манай эдийн засгч нэг агшилтаа гэсэн шүү дээ. Хасах 1.6 орчим. Энэ жил бол 5.8% эхний 3 улирлын байдлаар бол өсөлттэй гарсан. Тэгэхээр зэрэг эдийн засаг бол идэвхжиж байна, өсөж байна. За гэхдээ энэ өсөлтийн шалтгааныг харах юм бол уул уурхайн салбар дээр явагдаж байгаа идэвхжил бол нэлээд том нөлөө үзүүлж байна. За дээрэс нь уул уурхайн салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын нөлөө бол бас байна. За тэгвэл цааш нь жоохон ингээд харах юм бол уул уурхайн бас бус салбартаа тийм ихдүүд илүү хүчтэй хамааралтай биш. Тийм салбарууд дээр бол идэвхжил бол бас тийм өндөр биш вэ гэсэн юм дүгнэлтэнд бол хүрж байгаа. За тухайлах юм бол энэ юунаас харагдаж байгаа нөхөр зэрэг хэдүүлээ ажилгүйдлийн түвшнийг харах юм бол 9% гарантай байна. За энэ ажилгүйдлийн түвшин бол оны эхнээс бол ер нь бол буурах хандлага бол байгаа, буурч байгаа. Гэхдээ 9% гэдэг бол бас өндөр түвшин байна. Хямралын үеийн өмнөх түвшинтэй харьцуулах юм бол 2-3 пунктээр бол өндөр байна. Тэгэхээр зэрэг энэ бол ажилгүйд бас нэлээд өндөр түвшинд байна гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрч байгаа. Хоёрдугаар дараагийн нэг харгал зүй үтсэн хүчин зүйл бол ажилгүйдлийн түвшинтэй холбогдуулаад за яг ер нь бол өрхийн орлого гэдэг зүйл бол бас өсөлттэй байгаа. За дагаад өрхийн зарлага бол бас өсөлттэй байгаа. Гэхдээ орлогоосоо илүү давсан өсөлттэй байгаа даа. Тэгэхээр зэрэг нэг талаас нөгөө талаас хэрвээ өрхийн өрийн түвшин гэдэг юмыг харах юм бол бас нэлээд харьцан өндөр түвшинд бол хүрсэн байна. За энэ өрхийн өрийн түвшин бол өрхийн өрийн түвшин өндөрт байгаа шалтгаан бол өрхийн зээл бол банкны системээс нэлээд их хэрэглээний зээл бол нэлээд их гарч байгаа толгойтой. Хоёрдугаарт нь өрхийн орлогоосоо зарлага нь илүү давж өсөж байгаа нь бас энэтэй бас холбоотой байна. Тэгэхээр зэрэг дараагийн нэг харж байгаа Монгол банкны зүйл бол энэ өрхийн өрөөс илүүтэйгээр ажлын байр тэр яг ажлын байраар дамжсан орлогын өсөлт бол бий болоосаа гэсэн тийм зорилгыг бол тавьж байна. За дараагийн нэг 3 дахь том хүчин зүйл бол төлбөрийн тэнцлэлээр гарч ирж байгаа эрг өөрчлөлтүүд. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны эцэст бид нар ямар нөхцөл байдалтай байсан бэ гэхээр зэрэг ер нь бол энэ богино хугацааны өрүүдийг яах вэ гэдэг бол нэлээд тодорхойгүй байсан. Хоёрдугаарт нь бол дотоодын зах зээл дээр бол долларжилт гэдэг юм бол ялангуяа банкны пассив тал дээр бол нэлээд өндөр түвшинд хүрчихсэн. Төгрөгт итгэл нэлээд суларцсан юм байсан. За одоогийн байдлаар бол нийт гадаад валютын нөөц бол 2.8 орчим тэрбум долларт хүрсэн. За энэ оны эхний 1.3 тэрбум доллартай харьцуулах юм бол 1.5 орчим тэрбум доллараар нэмэгдсэн. За энэ бол төлбөрийн тэнцлэлээр гарч байгаа эрг өөрчлөлт. Бидний нөгөө санаа зовж байсан бас нэг том хүчин зүйл бол арай гайг болсон юм гэсэн үг. Хоёрдугаарт нь би долларчлалтыг ярьсан банкны пассив дээр. За өнгөрсөн оны эцрүү бол банкны пассив дээрх долларын хадгаламжийн хэмжээ бол нэлээд их том дөнгөөр бол өсөж ирсэн. Одоо энэ оны 11 сарын гүйцэтгэлийг харах юм бол долларын хадгаламжийн хэмжээ эргээд буурж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол нөгөө эргээд төгрөгт байршиж байгаа актив дээр бол ихтгэл бол нэлээд сайжирсан байна гэдгийг бол хэлж байгаа, харуулж байгаа юм. За Төв банкн дээр байгаа Төв банкны нээлттэй гадаад валютын позиц гэдэг зүйлийг тооцоод үзэх юм бол оны эхнээс бол 1.1 баслан ялгаа 5 орчим тэрбум доллар бол сайжирсан. За энэ бол бас нэг том хүчин зүйл. Тэгээд ингээд бодохоор зэрэг энэ удаагийн бодлогын хүүг бууруулсан арга хэмжээ бол нөгөө эдийн засгийн идэвхжлийг тодорхой түвшинд нэмэгдэх. Гэхдээ эргүүлээд инфляци дарамтгүй байдлаар
гэж нэмэгдүүлэх ийм зорилготой гэж ойлгож байна. Тэгэхээр сая бас инфляцийг онцлоо л доо. Инфляцийн хувьд бас хэдийгээр Монгол банкны зорилттой түвшингээс доогуур байгаа боловч за эргэлтийн гаралтай бас зардлын шалтгаантай нийлүүлэлтийн гаралтай байгаа гэдгийг бас бидний одоо Bloomberg-ээс явуулсан эдийн засгийн дунд явуулсан судалгаагаар нэлээд олон эдийн засгч онцолж байсан. Цаашдаа эх онд инфляц одоо улам нэмэгдэх одоо зорилттой түвшинээс давж нэмэгдэх эрсдэл бас байгаа юу? Энэ талаар та мөнгөний бодлогын зүгээс бол ямар тооцоо болгоомжлол харагдах? Мөнгөний бодлогын зөвлөл дээр хэлсэн нэг асуудал бол энэ. За тэн дээр юу яригдсан бэ гэхээр зэрэг инфляцийн шалтгаан юу байваа? За өнгөрсөн оны түвшинс бол нэлээд том дүнгээр нэмэгдсэн. За сүүлийн 4 сард бол нэг 4 орчим нэг хувиар нэмэгдээд 7 гаруй доллараар зэрэг ирсэн. Тэгэхээр энэ шалтгааны дотор нь аваад үзэх юм бол таны түрүү хэлсэн нийлүүлэлтийн болон эргэлтийн шинжтэй хоёр шалтгаан хоёлоо байна. За эдийн засаг идэвхжиж сайжирч байгаагийн хэрэгээр бас нэгдүгээрт эргэлтийн шалтгаантай инфляц бол нэмэгдэж байна. За дотор нь бас өнгөрсөн хугацаанд бий болсон ханшийн төрийн суларсантай холбоотойгоор импортын барааны үнийн өсөлт бол бас ажиглагдж байна. Дээрээс нь нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлүүд гэх юм бол бас энэ байна. Өөрөөр хэлэх юм бол нэг 2 гаруй энэ 7.6% инфляцийн нэг 2-оос 3 нэг хувь нь бол энэ дэр бол ногдож байгаа гэж бол харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ дотор юу байна вэ гэхээр зэрэг за энэ цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор хүнсний ногоо, за улаан буудаа, түүнтэй холбоотойгоор гурилтай холбоотойгоор гурилан бүтээгдэхүүний үн гэсэн ийм нөлөөлөл бол бас байна. За дээрэс нь бидний одоо сүүлийн хэдэн сарын туршид ярьж байгаа ганц бүтээгдэхүүн байгаа тэр бол автомашины үн. Сагсан дотор бол нийт инфляцийн 1% нь бол дангаараа тайлбарлаж байгаа. Одоо нэг сагс шинжлэгдээд тэгээд нэг татрын өсөлттэй холбоотойгоор тэр машины үн өсчихсөн. Тэр машины үнийн өсөлт бол одоо ингээд цаашаа хадгалагдаад байгаа эргэж буухгүй. За энэ бол нэг тийм хүчин зүйл байна. Дээрээс нь хатуу түлш гэдэг энэ үйлчлэлтэй холбоотой бас нүүрсний үн бол дотоодын зах зээл дээр энэ халаалтанд ашиглаж байгаа нүүрсний үн бол бас нэлээд өндөр өсөлттэй байгаа. Энэ бол бас ялгаа байхгүй. Нийт инфляцийн бол бараг 0.7 нэг ч хүн бол тайлбарлаж байгаа чинь. Эдгээр энэ бараануудыг нийлүүлж үзэх юм бол нэг 2-оос 3 нэг ч хүн бол зөвхөн энэ нэг 3-аас 4 бараан дээр бол ногдод байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ бол Монгол банк бол юу зорж байгаа вэ гэхээр зэрэг ийм нийлүүлэлтийн шин чанартай инфляцид бол мөнгөний бодлогоор бол хариу үйлдэл үзүүлэхгүй гэдгээ бол хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бол эдийн засгийн тэр нэг халалтын эдийн засгийн идэвхжлийн бус юм шалтгаанаар бий болж байгаа учраас энэ дээр хариу үйлдэл үзүүлэх нь бодлогын тийм зохистой шийдвэр бол биш. Өөрөөр хэлэх юм бол эргээд эдийн засгийн нэг идэвхжлэлтэй, үйлдвэрлэлтэй, бизнес идэвхжлэлтэй сөргөөр нөлөөлөх юм арга хэмжээ болох учраас. За энэ өөрөө ямар шалтгаанаар эргээд буурч болох вэ гэхээр зэрэг түрүүний хэлээд байгаа тэр цаг агаарын хэмж гэдэг юм уу? Эсвэл энэ зүйл нь өөрөө ингээд илааршихад энэ инфляц өөрөө байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ дэр бол нэг тийм одоо мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэхгүй гэсэн тийм байр суурьтай байна. Яг их болгоомжлох шаардлага бас баг гарцсангүй байна гэж байна. Юунаас хамаарч ийн вэхээр зэрэг эрхчлийн үйлчлэл ямар байх вэ? Энэ хаврыг бид нар яаж давах вэ? Эрхчлийн зуншлага ямар байх вэ? Гэт иймэрхүү нөлөөллүүд бол байна. Тэгэхээр зэрэг энэ зүйлүүд бол өөрөө ингээд мөнгөний бодлого юм биш те байгалийн ч юм уу ийм хүчин зүйлээр өөрөө шийдвэрлэгдчих учраас энэ дэр бол яг гайгүй болчих واخ гэсэн тийм төсөөлтөй байгаа. За эргэлтийн шалтгаантай инфляцийг бол бид нар харахтаа нэг тийм айхтар цаашаа давраад хитрээд дэврээд явчихгүй гэсэн тийм хүлээлттэй байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг би түрүүн дурдсан хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа боловч яг тэр уулуур хаан бус салбартай холбоотой идэвхжил бас тийм бас хүчтэй биш байна. Өөрөөр хэлбэл бизнесийн итгэл хэрэглэгчийн итгэлээс арай сайжирж байгаа хурд нь бол бага байна. Нөгөө талдаа ажилгүйдлийн түвшин өндөр байна. Иргэдийн тэр нөх худалдаа авалт бол хэдийгээр нэмж байгаа боловч тийм их хүчтэй биш байна. За дээрэс нь арилжааны банкнуудаас бизнесийн салбар руу олгож байгаа зээлийн идэвхжил бол бас тийм хүчтэй биш байна гэсэн ийм зүйлүүдийг хэлж байгаа. Тухайлх юм бол яг энэ дээр нэг тоо хэлэх юм бол нийт банкны системийн зээлийн өсөлт бол 11 сарын байдлаар нэг 7 гаруй бараг 8 орчим 8-аараа хүрэхгүй хувьтай байгаа. За энэ дотроос нь зөвхөн тэр түрүүний онцлоод байгаа хэрэглээний зээл гэдэг зүйлийг нь ялгаад бизнесийн зээлийг нь онцлоод аваад үзэх юм бол бизнесийн зээл бол жилийн өсөлт 0.5%. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь нэг хөвч хүрэхгүй буюу яг өнгөрсөн оны үеийнхаа түвшинд бол байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм зүйл бол бас тийм Монгол банкны хувьд бол тийм тата биш үр дүн бол харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг дараа нь бол Монгол банк юу л анхаарал хандуулж байна вэ гэхээр зэрэг энэ удаагийн бодлогын арга хэмжээнээс гадна эрх бодлогын арга хэмжээнүүд бол энэ хэрэглээний зээлээс илүүтэйгээр бизнесийн зээлүүд арилжааны банкн дээр байгаа тэр зээлийн их үүсвэрийг хэрэглээний зээлээс илүүтэйгээр бизнесийн зээл рүү чиглүүлэх ийм арга хэмжээнүүдийг бол авахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал руу орж болзошгүй байна.